Үзэгчдээ студид иргээ тавтаа морил та бүхэндээ ингээд мэдээж хэрэг уламжлалт тусаар бид нар та бүхэнд маш гоё зочдыг урьж авчирч ярилцдаг. Манай зочин ирсэн гэсэн мэдээллийг хүлээж авлаа. Манай өнөөдрийн зочноор 12 дугаар ангийн сурагч Сод Наран ирсэн байгаа. Тэгээ та бүхэндээ студид Сод Нарангаа урьж байна. За тэгээд түүний хувьд болохоор бүгдээрээ бас гар урлал хийдэг. Тэгээд гар урлалаар одоо яг ер нь бол цэцэг хийдгээ. Тэгээд ер нь бол заадаг гэж байгаа. Тэгээд одоо бүгдээр бас ярилцъя. Тэгээд ямар хуу зүйлсүүдийг хийдэг юм байна. Харцгаая. Бас өөрөө нөгөө өнөөдөр бас хамтдаа тий гурлаа хамт оролдож үзье. За өглөөний минь сайхан амарсан уу? Яасан өөрхийн би өөрийгөө танилцуулахгүй юу үзэгчтэй тийм ээ? За намайг Чимбаярын Сод Наран гэдэг. Би Томьёо сургуулийн 12-ын А ангид сурдаг. Тийм тэгээд би ер нь бол чөлөөт цагаараа ер нь бол энэ цэцгүүдээ хийдэг. Тэгээ өөр амар гар урлал дуртай. Тийм. Бүр ингээд яг манай продюсер сая ингээд цэцгнүүдийг нь оруулж ирж хат гэд бүр баг ингээ ямар гоё юм бэ гэд ингээ харж илаа л да. Үнэхээр гоё харагдчихээн. Тэгээд хизэнээс юу нь яагаад анх энэ гар урлалыг сонирхож эхлэв. Тэр дундаа бас яг энэ цэцгийг те хизэнээс бас хийж эхэлсэн бэ. Би ер нь бол 5 дугаар ангиас хойш амар зургийн уралдаанд оролцдог. Амар зураг туртай хөвгтэйсэн. Тэгээд ер нь ингэж нөгөө бүтээл цэцгүүгээ хөгжүүлэхэд одоо манай зургийн багш медиа багш гэдэг байхгүй юу? Тэр багштай 5 дугаар ангитай бүр ингээд оройлтол үлдээд тэгж зураг зурдаг хөвгтэйсэн. Тийм тэгээд яг гар урлал гэвэл манай ээж багаас нь маань ер нь бол ингээд авчаар гэж чөлөө цагаар тийм юм дандаа хамт хийдэг байсан. Энэ цэцгийг болохоор за 24 оноос ер нь судалгаагаа хийж эхлээд тэгээ 25 оноос яг энэ бизнесээ эхлүүлсэн. Ямар материалаар хийдэг вэ? Энэ нь болохоор pipe cleaner гэдэг одоо ийм зориултын материал гэдэг. Үзэж болох уу? Ийм өслөг гарч болно. Сая ингээд их цэцэг авах гэж байгаа юм шиг мэдрэмж. Тэгээд ер нь одоо ингээд яг 2025 оны эзэнээс эхлээд одоо ер нь амжилттай бизнес эрхлээд ер нь хэр амжилттай байна. За тэр одоо бизнес хийж эхэлснээс хойш бас ямар өөрчлөлтүүд байна те? 25 оны яг өвлийн амралтын үеэр хичээл амарсан. Тэгээд тэр үеэр яг өөрөө материалуудаа цуглуулад тэг гэртээ туршилтаар хийдэг хийж үзээд тэгээ за энийг эндээс авал зүгээр юм байна. Энэ нь ийм юм байд юм байна гэд ер нь бол өвлийн амралтын үеэр хийж эхэлсэн. Яг бүтээлээ ингээд хийгээд сууж байхдаа ямар мэдрэмжийг авдаг вэ? Бас энэ нөө гар урлал хийж байгаа. Ингээд харуулбал гоё юм байна. За тийм биш үү? Гоё яац манай онцгчтэй. Тэгээд гар урлал хийдэг хүмүүс их гоё тайвширлыг авдаг гэдэг чинь тийм. Тэгэхээр анх яг бүтээлээ хийгээд гоё санагдчихсан бас зүйл нь юу байсан бэ? Би өөрөө цэцгэнд амар дуртай. Тэгээд ер нь бол хүнд бэлэг өгөх амар дуртай төрлийн хүн. Тэгээд тэгэнгүүт одоо ингээл найзуудынхаа төрсөн өдрөөр ингээд цэцэг аваад одоо ингээ өвөл төрсөн найзууд дээрээ цэцэг аваад очихоор ер нь бол амин цэцэг ингээд замдаа өгчдөг байхгүй юу? Тэгээд тэгэхээр амар хэцүү чи очиж байгаа хүндээ өгсөн цэцэг аваачих өгөх нь амар хэцүү. Тэгээд тэгж одоо ер нь бол амар гой дурсгалтай дараа нь гэртээ ингээ тий варн тэгээд декор маягаар тэг өөрийнхөө дуртай өнөртэй усыг цацаад тэгээ ингээд гэрт нь гоё өнөр тараагаад ер нь бол байждаг. Ямар хөөрхий нэрээ тэгж болох нь тий энэ гадуурх нөгөө цаасыг нь аваад тэгээ өөрсдийн дуртай варн дайгээд тэгээ гоё өнөртөн цацчвал өрөөг нь гоё өнөртүүлдэг байх юм шүү дээ. Яг ийм зорилттой үү тий. Тийм ер нь бол тийм зорилттой. Тэгээд ер нь бол мөнхийн цэцэг гэж явдаг. Тэгээд нөгөө ширээ мөрийн дээр ширээ засгаж гисэн тавьчихад амар хөөрхөн харагддаг. Ямар гоё юм бэ. Тэгээд нөгөө бүтээлээ хийж байхдаа ер нь бол амар нөгөө нэг юу бодол цэгцэрдэг. Тэгээд нэмээд амар анхаарал төвлөрөлт сайжирсан юм шиг санагддаг. Би нэг сая эхлэхдээ нэг асуусан шүү дээ. Нэг танилцуулгахдаа ер нь бол зааж сургадаг гэдэг. Одоо энэ дүүнэртээ одоо ингээд зааж сургахад ер нь хэрхэн хүлээж авч байна. Би доороо ер нь бол 3 дүүтэй. Тийм тэгээд манайх ч амар өнөр үтгээл холуулаа амьдэрдэг мууртайгаа нэлээд. Тэгээд одоо бараг манай муурл хийхээс салах байна. Муурн тийм. Манай дүүнэр ер нь бол одоо ингээд нөгөө захиалга ихтэй өдрүүд байдаг хгүй юу? Баярын өдрүүд тэг бүр ингээд амар нөгөө нэг гинт захиалгууд орж ирээд тэг
би жоохон хүмүүст үгүй гэж хэлж чаддгүй. Тэгэл за гэ тэгээд аваад хийнгүүт ингээл хүртэл тийм ингээл нэг юм хийсэн сүрч. Өнөөдөр буудан дээрээ суусан. Кино үзсэн. Тиймэрхүү байдал. Энэ бол бас нөгөө ганцхан юм хийхээс гэхээс илүү нөгөө гэр бүлийн хамтын нэг зүйл хийгээд дээ штэ. Нэг хамт нэг юмд хүрээд дээ. Тэгэхээр нэгнийхэн одоо хийж байгаа зүйлийг дэмжээ тэнцээ бас хин хамаагүй муурн хүртэл хийж баг хийхэндээ тулж яах гэдэг чинь аягүй гоё яагаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр бас манай одоо энэ соднарангийн хувьд те цэцэг хийх нь өөр ямар давуу талыг чамд өгж байгаа юм шиг анзаарэгдэж байгаа вэ? Ер нь бол нөгөө байнга одоо гар хөдлөөд тэгээ анх хийхэд ер нь бол би ингээд ганцхан цэцгэндээ төвлөрч идэг гэсэн бол одоо би цэцгээж явахдаа подкаст сонсох ч юм уу те кино үзэх ч юм уу. Тэг ингээд нөгөө би ер нь бол яг нөгөө нэг юмдаа төвлөрж ажилтгүй хөхтэйс аахгүй юу. Ингээл нэг юм ажил нөгөөхнөөсөө уйдаалзаа одоо энийг хийчигээд тэгээд ер нь бол хүнийг айгуу тэгэж сууж сургадаг. Тэгээд нэг юмдаа төвлөрүүлж өгдөг. Тэгээд нэмээд айгуу тийм нөгөө гарын урд үтэй бүтээл зэтгэхүүн хөгжтэй юм шиг санагдсан. Одоо энэ цэцэг урлагаас гадна өөр ямар авьяас байна юм? Би одоо нөгөө сая шинэ хоббигоо олж нэгээд тэгээд ээж аваасаа ер нь бол мөнгө авахаа болоод 2 жил болж байгаа. Тэгээд дандаа өөрийнхөө дансыг дандаа өөрөө зохицуулаа явдаг. Тэгээ өмнө нь болохоор ингээл манайх ч олуулаа. Тэгэл найзуудтайгаа гарлаа гэж мөнгө аваад ийм амар ингээл мөнгө аваад тэр чинь бас айлын том хүүхдийн хувьд жоохон хэцүү байхгүй юу? Тэгээ тэгмэд одоо болохоор амар гоё ямар ч тийм одоо санхүүгийн дарамтгүй өөрийнхөө яг өөрөө олсон мөнгөөрөө өөрөө бүх юм аваад тэгээд миний шинэ хобби болохоор сая би олсон мөнгөөрөө өвлийн амралтаараа канки авсан. Тэгээ би одоо канки гаргуулгаад сурах гэдэг. Ямар гоё. Одоо канки гэхэр чинь өмсөн голголт. Тийм уран голголт хийх нь шүү дээ, тийм ээ. Яг ингээд ойртоод ойроо сарах юм бол үнэхээр юм гоё нарийн ажиллагаатай, цэвэрхэн ажиллагаатай, төгс ажиллагаатай харагдаж байна. Холоос харахад бол тийм сайн мэддэхгүй баг. Гэтэ яг ингээд харах юм бол яг л баг цэцэг өгч байгаа мэдрэмжийг гой халуун дулаан гэхдээ маш гоё юм жигд цэвэрхэн нямба ажиллагаа бол харагдаж байна соднараа. Тэгэхээр энэ цэцэг баглааны хувьд ер нь хэдийн хугацаанд хийдэг вэ, тийм ээ? Хэр их ажиллагаатай байдаг вэ? Магадгүй яг энэ доор үндсэн байгаад энэ гаднах энэ материалаар нь ингээд яг өөрөө чи бүрж хийдгүү. Ер нь ажиллагааны тал дээр нэлээд юм ажиллагаатай юу? Ер нь бол одоо бүр ингээд нөгөө ширхэг бүрийн өөрөөдөг болохоор айгүй ажиллагаатай. Тэгээ анх ер нь бол амар удаа хийдэг гэсэн. Нэг баглаг нэг өдөрт ч юм уу. Одоо болохоор амар нөгөө гарт орсон. Өөр тийшээ харж байгаа л ингээл зүгээр хийцэн суучдаг болсон. Тэгээ тэгэнгүүт одоо энэ баглаг гэхэд ер нь бол хүмүүсээс захиалга 2-3 хоногийн өмнө авдаг. Тэгжээж нөгөө нэг яг ямар цэцэг захиалга уу, ямар материал надад дутуу байгаа вэ? Тэг ямар өнгөөр болгомоор байна гэдгийг олцоод тэгээд тэрийг сонсчоод хийхэд бол надад бол өөрт одоо нэг асуудал байдгүй. Энэ сэтгэгийг гэхэд одоо нэг 2 цагийн дотор 3 цагийн дотор ч юм уу гаргачихдаг. Бүр маш одоо мэрэгжлийн байдалтай болсон байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өнөөдөр бас ямар бит хоёрт нэг юм сюрприз чих бүгдээ хамтдаа яг юу хийх юм бол ер нь юм хийх бүгдээ боломжтой юу гэдэг. За би болохоор хоёр хөтлөгчтэйгөө хийх гээд одоо яг энэ материалууд аваад ирсэн байгаа. Тэгээ гурлаа яг сууж байгаа. Тэгээд би зааж өгөөд гурлаа тэгээд өөр өөрсдөө цэцэг хийнэ. Ямар гоё за тэгээ. За тэгээ хоёлоо хоёр талд нь сууч. За. Манай үзэгчд бас магадгүй яг иймэрхүү зүйлс хийхийг сонирхдаг хүмүүс байх юм бол тийм бас хамтдаа хараад юу яаж хийд юм бэ? Харж боломжтой шүү. За. Энэ ойртох хэрэгтэй юу? Ойртох хоёлоо жоохоо. Үгүй юу? Болж гинэ үү? За. За яг уу багшаа гэдэг. За багшаа өдөртлөг дор. Энэ болохоор юу ишнэ байгаа. За. За. Тэглээ нэг цэцэг хийх болохоор. За. Ингэ шавчи. За тий. За. Дундаа л нэг ачтай. За болох тий. За энэ нь болохоор манай цэцэгний одоо харагдаж байгаа яг гол нь байгаа. Тэгээд цэцэгнээс шилтгаалаад голыг бас өөр хийдэг. Энэ болохоор халуун цав маань. Гол нь гэхээр яг дотроо ч гэсэн яг адилхан юм цэцэгний дүрстэй зүйл байдаг байх нь шүү дээ тийм. Мөнхтэй. Тийм. За. Одоо эндээс ингээд зөв. хэдүүлээ нэг нэгийг оруулчихна гэсэн.
За. Би ч бүр энэ гурыг гурлаа юм байна гэж бодсоогүй байсан тий. За. Энийг болохоор өөрөө хийн тий. Үгүй юу? Энийг нь болохоор авчиж болно. За ойлголоо. За. Ийм юм байт юм байна. Манай камерман одоо энд намайг эндээс харж байгаа бах тий. Энэ байна. Энийг одоо За одоо хэдүүлээ тэнд харагдаж байгаа шиг ягаан өнгийн лили юу? Энэ дор голын. Голын энэ. Энэ юм тий. Тийм тэгээ доотлынх нь бас байж болно. Би лили хийе юу? За. Лили гоё. За би юу ч хийсэн яах вэ? Хамгийн тэгтээ ажиллагаатай гэж байх уу ер нь? Тийм ажиллагаатай гэж байна. Одоо сайн нөгөө таны заасан цэцэг болохоор ер нь бол хэв оруулдаг болохоор биш. Лили? Лили юу? Тийм. Энэ жоохон хэцүү. Гэхдээ тэр доор байгаа лилиг нь харж байна уу тэр ягаан өнгөтэй. За энийг яриад байна уу? Эсвэл энэ юм тий. За. Энийг хий. Энэ нь болохоор энэ чинь бас хоёр өөр янз байгаад байгаа юм байна тий. Дээдлийнх нь болохоор арай юм хэлбэрт оруулсан, доотлийнх нь болохоор арай амархан байх харагдаж байна. За. Одоо болохоор багшаа юу вэ? Энэ чинээс би ингээ авчлаа л та тэр бүр ингээд яг ингэж оруулдаг уу тий. Одоо зүгээр наадах чинь наач. За. Зүгээр чи харч игээд. За. Энэ болохоор нөгөө манай pipe cleaner гэдэг материалууд нахаа нь шүү дээ тийм ээ. Тэгээд өсвөл навч хийж бас болно. За тэгэхээр одоо хэдүүлээ. Ер нь бол дэлбээ бүрийг нь хийх болохоор манайхан би одоо энэ цэцгийг хийж дуусаад хинд өгөх вэ? Гараал шууд хинд өгөх вэ? Хамгийн их таарлцсан хүнд өгөх үү намаа? Хөө нэрээ тэгж үздэг юм уу? Тэгээ шууд контент хийчих юм уу? Өнөөдөр би нэг хүнийг үнэхээр баярлуулмаар байна. Би өөрийн гараар хийсэн. Өөрийн гараар хийсэн цэцгээ өгөх юм шүү дээ, тийм. За манайхан надтай хин таарах нэ. Одоо ингээд энэ нөгөө ийм материал байдаг байхгүй? За тэгэнгүүт хэвлээ. Энийгээ хайжлана. За. Эхлээд тэр дундлын ягаан өнгөнд бэлтэж. Одоо энийгээ хайжлаа. Яг тэг дундуур нь хайжлах уу тийм? Яг юу яана? Энийг ингэж тааруулж агаад, тэгшилж агаад. Тэгээ гол нь яг энэ материал энэ төр яаж ингэж олсон юм бэ? Ер нь энэ олон улсад яг ийм цэцэг байдгүй ингэж хийдэг. Ер нь бол гадаадуудад алайгүй өргөн байд юм билээ. Зөв. Тэгээд намайг хийж эхлэхэд бол би нэлээд судалсан. Монголд бол яг тийм хийдэг газар байгаагүй. Би бас анх удаа. Ер нь бол анхдагч нь л болж харчаа сууж байна л да. За яг тэг дунд байгаа. Яг тэг дундуур. Ингээд ажиллаж. За яг тэг дундуур. Манай охин нэрээ ийм юм хүм хийх аягүй авьяасд шүү дээ. Өөрөө нөгөө нэг ийм нөгөө баантгаар бас цэцэг хийдэм байл ш сарнаа. Тийм хийгээд яваа. Одоо очиж байгаа охиндоо сайн үзүүлээд бас яана зааж өгнө. Мэдээж. За. Болчлаа. Тэг дундуур нь хаваахна шүү дээ, тийм. Тэгэхээр 6 хэсэг. Тийм 6 хэсэгт болж байгаа. Үзэгчтэй харуулах юм бол энэ ийм 6 хэсэгт боллоо доо. За одоо цэцэг маань болохоор яг 5 дэлбэтэй. За. Энийгээ бас ингэж барьж агаад ажиллаж. Тэгээ хүүхдүүд надаас амар нөгөө нэг юу гэж асуудаг сургалт явуулах уу заагаад өгөөч гэд. Тэгээд би анхандаа болохоор за би ч сургалт явуулна гэж юу ах уу. Одоо хичээлтэй тэгээд танхимын сургалт угаасаа хэцүү гэд тэгж бодож байгаа. Тэгээ хүүхдүүд бүр асуугаад харна. Одооноос би нөгөө юу явуулах байгаа онлайн сургалт явуулах байгаа. 1 сарын 26-наас эхлээд. Тийм тэгэхээр бас яг тийм хийхийг хүсдэг хүүхдүүд айгу хүүхдүүдэд бас хөөрхөн бахана байна тийм ээ. Хөөрхөн энэ ч одоо. Ер нь ингээд яг энэ цэцгийг аваад хүмүүсийн сэтгэл ямар байдаг вэ сурнараа бол хамгийн гоё авч исэн тэр сэтгэл нь бас юу бидэг вэ? Одоо хүмүүс нөгөө зурагнаас хараад зурган дээр яг одоо ингээд яг хүний нүдээр харж байгаа шиг гарахгүй. Тэгээд тэнгүүт хүмүүс яг боддоор нь хараад өө ямар том баглаа вэ? Ийм том байсан юм уу? Дахиж тандаа хөдөлж авнаа гэд. Тэгээд баяр болгоноор ингэж бичдэг бүр байнга үйлчлүүлэгч нартай болцсон байдаг. Надад нөгөө юу нэг таалагдлаа. Одоо нөгөө үнэр шингэн гэж ааш штэ тийм тэр их гоё санагдлаа. Нойлынхаа өрөөнд ч юм уу тийм эсвэл ингээд одоо цэцэг чинь тэгэл нөгөө хүчдэг штэ. Тэрний оронд бас ингээд хөөрхөн ваарнд хийгээд тийм бас гоё өнөртүүлэгч цацаад байж идэг л бас гоё юм аа. Тэгээд бас нөгөө хувцсны өрөө байдаг штэ хүмүүс одоо ингээл тий тэрэндээ жишээ нь ингээд гоё өнөртүүлэгч маягаар нэг талаараа хоёр дахь талаараас декор маягаар тий ингээд авчулсан гоё юм.
Надад бас энэ айгүй гоё. Тэгээд угаах хэрэг гарт юм лээ гэдэг бол. Тэгээд цэвэрлэх арчилж. Ер нь бол хөнгөн нөгөө сойзоор ингээд тооснуудыг ингээд яачаад сойзоор ингээд. Аха. За одоо хэдүүлээ яах вүлээ? За одоо хэдүүлээ. Надад 6 ийм тод ягаан өнгийн бүдэг 5 өнгийн материал байна агшаа. За одоо болохоор бөөнөрөө ингээд нөгөө дахиад нэг нуулчин дундуур нь. Энийг ягаанаа юу? За яг тийг дундуур нь. Бүх ягаанаа. Бүх ягаанаа. За. За энэ ч гэсэн яг гоё сонирхолтой. За ингээд юу яач. Та нөгөө нэг юу яцсан уу те? Нөгөө хамгийн ихний нөгөө нэг хайчилдаг байгаа шүү дээ. Тэрийг яг гоё тийг дундуур нь хайчилсан уу? За эндээс нь би юу? Тий. Тэгсэн шүү дээ. Би нэг жоохон дигэн тоогоо хайчилсан шүү. Дигэн дагаа л цэцэгтэй болох байлгүй гэлөө. Зүгээр. Гайг бах уу? Гайг бах тий. Хийж байгаа хэвчээ засчих бах тий. Дефектийн засаа. Би энэ яг тийм амар юу хэцүү зүйл биш л яг ингээд магадгүй зүгээр юм нэг юу жоохон юм уур бухимдалтай стресстэй одоо нийгэм чи угаасаа л тийм болчлоо тий. Тийм үед бас нэг өөр юмд анхаарлаа хандуулад нэг юм гараасаа гаргана гэдэг бол бас гоё л мэдрэмж байна. Би бас ингээд эфир дээрээ ингээд зүгээр юм хийгээд юм ботохгүй суусан чинь бас айгүй гоё. Тэг надад ч гэсэн мэдрэмж шал өөр. Энийг нуулах юм агшаа. Нуулна. Аха. За. Та болохоор надаа энийг өгцөн үү те? Тий. Нуулцсан. За ойлголоо. За. Ингээд нууглаа л ер нь хамгийн хэцүү яригтай үйл ажиллагаа нь одоохондоо орж ирэх байна уугүй юу? Орж ирээгүй. Харин тийм ах шиг. Одоо бид тэрийг үйл ажиллагаа гоё нэг юм тайвширсан гоё л байдалтай байгаад байна л та тийм ээ. Лилийн ерөнхийдөө гайгүй наахтаал зөв наачвал. Аха. Би одоо яг юу хийгээд байгаагаа ойлгочлоо. Би бас ойлгочлоо сая ийш харж байгаа. Доторх нуу дэлбэнүүдийн доторхыг ингээд хийгээд байгаа юм байна шүү дээ тийм бэ. За. Одоо энийгээ бас нуглах уу юу яах вэ? Тийм нуглаа. Нуглаад бүгдийг нөө? Нугалдаг байгаа шүү намнаа. Би нугалсан байгаа шүү. Төрүүлж халахаарай. За ойлголоо. Нугалч юу. Гэтэ нэрээ ийм юм бэ. Би сая яг ингээд энийг хийж явах явцдаа ингээд бодоход бол айгүй гоё тайвширт юм. Айгүй тайв юм. Гэтэ ингээд зочинтойгоо бас ингээд ойрхоноос ингээд ярьсан ч айгүй гоё юм шүү. Харин тийм. Битээс дандаа нөгөө тэндээс суудаг. Тэгээд гурлаа ингээд хамтдаа суугаар сонирхолтой байд юм байна. Тийм. Бараг чөлөөтэй илүү ч ярмаар юм шиг. Дэлгэж заахгүй тийм. Гоё юм байна. Анх удаа л би яг ингээд зочинтойгоо ийм ойроос тийм. За. Ярьж үзэж байна. Гэхдээ ер нь энэ гоё юм байна. Ер нь бараг зочинтойгоо ингэж ярьдаг болчвол яа тий. Би ойлгочлоо. Би энэ цэцэгний гол гэдсэн чинь манайхаа тэр нөгөө нэг лили цэцгийг тодруулаад харах юм бол голдоо юм цэцэгтэй байгаад байгаа юм биш үү тий. Би бүр амин энэ тийм шүү дээ. Би нөгөө энэ цэцгийг нөгөө эн чинь юу лээ? Би энэ цэцгийг хийгээгүй шүү. Наадах чи Түлип гэдэг баха тийм гэдэг бах тий. Тэр цэцгийг хийх чагээд орж ирээд юм байна да гэж бодоодсан байхгүй. Тэгсэн чинь сайн анзаарах юм бол тэр лили цэцэгний чинь яг гол нь юм гоё цэцэг дундаа гараад ирсэн. Тэрнийхэн цэцэг нээсэн байна шүү дээ. Энд тэгтээ нэг айгүй өөрчлөлттэй нэг юм хийвэл бүр зөв юм шүү. Одоо ингээд энэ цэцэг ингээд одоо чинь энэ түлип цэцэг байна шүү дээ. Ингээд нээгдэж хаагддаг бол яах вэ? Зүр төсөөлж шүү зүгээр би төсөөлж үзлээ л дээ. Бодонгууд ингээд энэ нээгдэх нэг юм доороос нь татангууд ингэдэг нэг юм хийх боломжтой юм болоо гэж. Манай энэ цэцэг бас шидтэй. Тийм үү? Ий шидтэй юм уус. За. Энэ бүр гоё. Яаж ийн? Гэрэл ас тийм ээ. За ингээл эхэлж байгаа юм да инновац. За одоо бөөнөрөө ингэж бариад. За. Одоо хэдийг барих вэ би? 3-ыг яг ингэж. Энэ нөгөө нэг энэ ягаана ингэж бариад. Оруулаад. За энийг нийш ингэж хийгээд. Тэгээд яг зэрэгцүүлээрээ. За яг зэрэгцүүл. Нэг л ушигхан маягтай шүү. За жоо. За хоёр талд нь бүдэг ягаана, голд нь болохоро тод ягаана. За шиг одоо яг ингэ нэлгсэн шүү дээ. Багш шиг ингээд чисто гоё юм байна уу? Ингээд 5 ширхэг. За 5 ширхэг авцсан биш манайхаа. Энэ гэхдээ таслаагүй 5 ширхэг. Тийм. Энийг Таслахгүй. За энэ өстой сонирхолтой гоё юм аа. За энэ ингээд дахиад 5-ыг авах юм бол ясаа ол юм бэ? Гэхдээ ер нь ээлжтэй өгчт юм уу? Ерөөсөө өөр амар сэтгэл гаргаж хийжсэн аа. Гэхдээ нэг юм цэцгийг хэдүүлээ хийж барах уу одоо?
Барна. Барах уу? Одоо ер нь бол ингээ удахгүй тус. Өө тийм үү? Өө тийм үү? 5 юугаа хийчихвэл ингээл туслаа. Аха. За одоо дундуур нь энийг ингээ Наадыг л ажиллах бах тий. Тий. За ойлголаа. За. Бүр яг голт юм уу тий? Ханаа төрсөн маш уучлаа. За ингээ яг голд нийцсэн манайхан. За ингээд За ингээ бас яг тийг дунд нь ингээ тэгшлээд энэ ч нийлгэх юм байна. тэгээ татаад. За тачлаа. За одоо эндээс нь ингээ барьж агаад. За эндээс нь ингэж байсан бол ингээ ангарахаа талаас. байгаад. Ингээ ангарахаа талаас. За. Аха. За тэгж агаад энэ хоёроо ингээд сөөлжлүүлээд нуулаад. За сүлжлүүл нь углаад. За тэгээд тэгээ эргүүлчих. За. Тэгээд эргүүлээд болчихно байна тий. Яг ангарахаа тал дээр нь ингэж авчирна. Ангарахаа тал дээр нь авчирна. За. Зүгш тий. Ингээд Хэд эргүүлэх вүлээ? Хамаагүй. Хоёр л эргүүлчих. Хоёр эргүүлэхэд ер нь болох нь байна тий. би бас мохоо эргүүлчих зүг. Энэ зөв. За яана би эвдүүгүй л уучлаарай. Зөв байна гэж юм. За одоо тэгэнгүүт энэ наадлынхаагаас ингэж аваад нэг бүдэг ягаан аваад. За. За наадлахаас нэг бүдэг ягааныг аваад. Дундаа энийг оруулаад. За. Тод ягаан оруулаад. Тэгээд дахиад дундаа бүдэг ягаан. Сүлчих юм уу? Сүлжихгүй. Зүгээр л ингэ дараалалаар нь оруулах. За жоо. За ингэсэн байгаа. Тэ? Зүгээр ингээд доош харалцсан байгаа би. Тэгээд сая болохоор ингэн гисэн үү? Энэ хоёроо мошиг гисэн. Мошихгүй. Ерөөсөө моших үйлдэл хийхгүй. За. Багшийн юг сайн харуулад өгчихөө. За. За. Ингээ байж байгаа. Энийг аваад ингэж оруулаад ерөөсөө шүлчихгүй. Зүгээр л дараалалаар ингээд тэгээ ингээд. Нэг шугамд оруулах юм шүү дээ. Нэг шугам. За. Ингээд хоош нь ингэж. Ой би нүдэ таслаад байна баг. Ингэх юм байна зү. Ингээд ийм болох. Хөрөө. Зү. За. Одоо энийг ингээд хооронд нь жоохон шахаад өгч. За энэ нөгөөнийг юмнуудаа л нэг шугамд оруулаад одоо тэр камер намайг харуулж байгаа бах тий. Би болсоос. Тэгээ одоо илүү одоо болохоор буцаагаад энийг ингээд доошод гарч. За. Янзи. За ингээд гурвалжин болгоно гэсэн үг манайхаа. Тий. Ингээд гурвалжин болох юм. Бүр дахиад нөө хоёрыг нь дарах юм тий. Тий. Ингээд биш явах тий. За. За ингэсэн. За одоо яг дэлбээ маань гараад ирж байгаа юм шүү үү юу? Тэгж байна. Одоо эднийгээ бүгдийг ингэж хамж аваад ингээд хамж аваад доор нь юм биш үү тий. За чимхчих юм байна. Чимхэд. За. За одоо энэ жоохон ингээд дэлбэтэй болчих юм шүү тий. Тий. За одоо чимгснийгээ эндээс нь барьж агаад ингээд эргүүлээд түгчээд өгнө. За ятаад байгаа юм байна. За. Ингээд. За ингээд. Нэг талаас нь ирчлэх нь шүү дээ тий. Үгүй биш. Тий. За. Манайх энараа ямар хөөрхөн байгаа ярьж байна. Энэ зөв. За одоо ингээд дэлбээ маань гараад ирчингүүд доошоо ингэж дараад. Би барыг туулаа хийчихв. Туулаа чих юм шүү. За. За тэгээд энийгээ ингээд доош нь маа гэж харчих. Тэгээд жоохон ингээд дэлбэрт оруулаад. Тэгээд жоохон ингээд бас ингээд жоохон ингээд бандаалгач тий. За ингээд манайх энаар та. За. Манайх байна. Ингээд нэг юм. дэлбээ маань болчихж байгаа. За мэдээж хэрэг багших шиг үзэсгэлэнтэй харагдахгүй л байгаа шүү. Минийх ингээд харсан чинь жоохон. Ахгүй тэгээд. Гоё л шүү дээ. За. Зөв үү? Зөв. Эндээс нь энэ бүрийнхээ гадаа явж жоохон ингээд дараад өгч. Нэг жоохон хурцсан зүг өгч байгаа. Жоохон хурцсан зүг. За. За ингэчлээ. Ямар хөөрх юм чи битээ ч тэ. Хөөрх харагдсан юм шүү дээ. Одоо дараагийн үед бол яаж хийх ойлгоч шүү. За. Ингээд болоо. Энэс сэдийг хийх юм. Одоо эндээс дөрвийг хийн. Энэ дээр нэмээд. За тэгвэл одоо маш хурдан хийчихв би. За. Энэс дөрвийг хийх нь байна тий. За ингээ нэвтрүүлгийнхаа цагийг бодоод хэдүүлээ жишээл намнаа цэцэг хийдээ. Би чам дахиад нэг иймийг хийгээд үгүй заяа. За тэгээд тойлоо нэг л цэцэг дундаа гаргая. Болж гэнэ үү? Үгүй. Би чамд үгүй тэр цэцгээ. Энийг за баярлалаа. Хоёр дэлбэтэй. Тэгэхээр дөрөв дэлбэтэй гэхээр тийм шүү дээ. Та нэгийг одоо хийгээд өччих. Тэгэл болоо шүү дээ, тий. Саяныхаараа хийн шүү дээ, тий. За саяных чинь дундаа ингэжсэн. Ингээд за тэгээ. За ингээд 3 болцсон. За тэгээ би нэгийг хийгээл болох юм шүү дээ. За 5-аар хийсэн ч яах тий. За. Та нар маань ерөнхийдөө ойлгосон уу, тий? Амар утга багш шиг болцтой. Ойлгосон уу, тий? Би тэр хооронд голоо наа. Ингэчээд яалаа.
Ингээд одоо ингээд юу вэ? Тийм шүү дээ. Тийм. Мартчихин хүй. За голоо наахтаа болохоор энэ дээр нь түрхэж байгаа л. За би яарад айгуу сонин хийцэн байж магадгүй байх гэж би бодлоо. Тэгээд Ингэчээд ялаа. Одоо нөгөө зэн жоохон эргүүлээд өгөн дээтлээ. Тийм тийм. Яа энэ ч бас амар сонин мартчихдаг юм байна. Яана би сая яарад айгуу хурдан хийчихье гэдгсэн чинь ингээд айгуу юу ячлаа жаа царамт дээр нөгөө энийг ихчлүүлж. Ингэнгүүтлээ ялаа. Байрын яаж болох вэ? Ингэнгүүтлээ ялаа. За манайха юу юм бэ? Зүгээр сая би ингээд зүгээр Ингээд тэгээ дуусч юм уу? Тэгээ дуусчлаа. Хөө чи авьяастай юм шүү намнаа. Юу гэж байгаа юм ч та. Биш чи яг ийм төрлийн юм хийх амар авьяастай юм шүү. Бүрөө. Хоёр дахь хийчих юм уу? Тий. Вау. Ингэж ялаа намнаа. юм байна. Одоо тэгээ наата доош нь дарна. Доош нь. Эхлээд нэг игнэнд оруулчих нөгөө нэг доод юм. Тийм. Ингээд нэг ингээд одоо ингэнгүүтлээ ажил нэг игнэнд оруулаад. Ахаа. Гэтэ орох маягаар биш шүү. Сая орох маягаар хийчихээр одоо энэ хараа ийм байдалд орчихж байгаа байхгүй. Тийм. Ингээд доош нь нэг игнэнд оруулчихс тий. Тэгээд одоо наатахад дараад тойрлоо тарихтаа. Тэгээ гоё дэлбэлгээ. Би сая энэ дээр яг нэг алдаагаа шууд ойлгочлоо. Би нэг юу ятсан бэ? Шууд чимхэх үйлчлэг гаргаад. Би тэр ордонд цэцгийн нааж. За. Ер нь багш руугаа шууд харуулчихдөө. Манай ингээд нааж эхэлт юм байна. Наалд нас их чухал хаа тий. Тийм. За яг вэ гэхдээ миний энэ типиктэй асуудал. Яг. За би энэ юу ачдаг? юм биш шүү. Засаж болно үстэй тий нэг буцаа задлал муухай болчдөг. Ер нь л буцаа задлал жоохон нөгөө материаланд нөөцөлт ороод жоохон ийш тийш. Одоо чинь энэ дээр нэг ийм алдаа гарсан байна шүү дээ тий. Энэ алдааг одоо засъя гэвэл одоо би энийг ингээд ирчлүүлсэн л байна л та. Биш нөгөө нэг ирчлэгийг нь гаргаад болох байхаа нэг олон удаа тэгж болох бах тийм багшаа. Ганц хоёр. Одоо энэ чинь нөгөө нэг урдаа нөгөө нэг ганцхан жимбиж орж өстой юм ийм. Би юу яасан баг. Гүү бас засч болох юм байна. За манайха засч болт юм байна. Энэ чинээс чимхчдэг юм байна. Ингээд чимхэж болох юм. Энэ зөв. Зөв. Зөв тийм. За маа нэг дэлбэ намнаа. За баярлалаа. Ямар гоё. Чи уртлыг нь жоохон засчаарай за. За одоо тэгээ таних ч өстой гоё болчихсон. Тийм үү? Тий. За баярлалаа. Одоо энэ хэсгийн бүндэлгч юм бол гоё болох ч тийм ээ. Одоо арч инкер гоё болчих. Зөв. Бас нэг жоохон бүндэлгэл том болголтондаас учир байна тий. Тэгэхгүй бол хэд туранхаа болох. Зөв. Одоо би дахиад хийх хэрэгтэй юу? Одоо бид навч хэрэгтэй. За. Болцоо. За ингээд just гоё юм байна. Таалагдлаа. За тэгээ яг нөгөө ханаар нь дагуулад хэсгийн тасаад наачих. Халуун цаваагаар наачих юм байна шүү дээ манайха. Халуун цаваагаар наах юм байна тий. Тэгээ буун байгаа. Халуун цавааныхаа буугаар яваад наачих. Ер нь бол тэгэл хэвээр юу л бол юу хийх юм шүү баг. Тий. Өөр юу чадвал тий. Одоо ямар цэцгнээс гадна өөр ямар зүйл хийхийг бас зорж байгаа вэ? Тий. Би цэцгнээс гадна яг энэ материалаараа одоо ингэ нөгөө опро шигний тийм тэрийгэ бүрээд тэг яг ингээд юунууд хийж гаргасан. Опро шигнүүд хийж гаргасан. Тэгээд нэмээд хавчаар бас хийж гаргасан. Зөв. Тэгээд нөгөө нэг цүнхний осор байдаг да. Тэгээд бас юуны түлхүүрний осор тэднийг бас хийж гаргасан. Энэ болохоор манай иш болох зүйл нь шүү дээ. Тийм. Ногоомгтой байгаа. Иш нь доороо. Тэгэхээр тойруулаад хийдэг гэсэн үг юм тийм үү? Зайлгал. За ингээд одоо цав наатчвал барах боллоо да. Хэрэг харагдчих юм биш. Ямар хэцүү бэ? За ер нь бол маш сонирхолтой. Тэгээд ингэх үү те би одоо буруу асуулт асуух гэдэг зөв асуулт асуух гэдэг нөх. Одоо манай нөө иш байгаа шүү дээ. Одоо нөө юу гэдэг одоо бариулах юм те. Тэгээ энэ хэсгийг болохоор тойруулаад 2 3-ыг наах уугүй юу? Нэг л наах уу? Юу нөгөө нэг навчигтэй болохоор тусад нь хийдэг. Тусад нь ишин дээр нь 2 ширхэг навч. За. Одоо төлөвөн дээр болохоор ингээд залгачиж болдог байхгүй юу? Лилийн дээр болохоор залгаж болдгоо. Тэгээ энд нь хийчихээр нөгөө нэг баглаандаа ороод харагддаггүй. Тийм байна. За яг буруу бодох гэж байна гэсэн. Ваа, ямар гоё юм бэ? Бидний хүчин хөдөлмөр. Ста гоё ярагдаж байна.
Энд чи ингээл гоё өнөртөн цацчихвал өөргөө дуртай өнөртөөсөөсөө тий. Ийм хөөрхөн гарч ирээд тахтай тий. Энд чи одоо гэхдээ нөгөө нэг ишийг ногооныг нь хийчихвэл бүр гоё юм биш үү? Тий. Ногооныг нь хийчихв. Нэг гэсэн дуусгач юу? Одоо ингээд хийчихв. Хамгийн төсөг хэсэгтэй нь очсноо болж байна. Студиэс гараад хамгийн ихэнд таарлцсан охиндоо өгчих заяа. За тий яа. Ихтэй дээ. Магадгүй за энэ юм чинь байвал яана тийм кино шиг юм байвал яана тий. Тийм кино шиг юм байвал яана тий. Харин тийм ээ харин гэж. За иш нь болохоор амархан. Гэхдээ томоор нь хайчлахгүй авч байгаа л. Дахиад дундуур нь оруулж байгаа л. Энэ дундуур оруулалт ишилтан ч ерөөсөл тэр чигээр нөгөө бөөрийн хэлэх. Тий. Тэгээд ороох үйлдэл юм чухал учраас. Оо ямар гоё юм бэ. Ингээд тийш болчихж байгаа. Гин хардаа. Томоо хийвэл бүр гоё юм байна. Тэгэхээр ерөөсөө ийм юм байна. Би нэг ойлгочлаа. Лилиг болохоор бас яг адилхан уртаар нь таслахгүй ч юм. Тийм. Тийм. Тийм байна. Тэр нь болохоор арай том лилийн. Тийм байна. Ер нь бол ойлгоч. Энийг би тэгтээ бүр томоор хийвэр сонирхолтой байдаг. Жижигээр ингэхээр ингээд мэдгүй би зүгээр айгу том зүйлийг нугалаад ингэмээр санагдаад. Орооч мурааж байна. Машин хийж үзмээр санагдаж байна. Би тэгээд нөгөө зуны цагт болохоор хүргэлтээ өөрөө хийдэг. Тэгээд цэцэг хийгээд олсон мөнгөөрөө өөртөө унаа авсан байхгүй юу? Тэр нь болохоор ингээд нөгөө үнэмлэх шаарддаг. Тэгээд мопед. Тийм. Ер нь бол тийм мопедний төрөл. Тэгээд тэр үрээ 100 ингээд хүргэлтээ хийгээ явдаг. Одоо болохоор арай нөгөө хүргэлтийн газараас л явж тийм, байгаа тийм. хүргэлтийн газартаа хамтарч байгаа. Тэн юм чинь тийм. 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 Зундаас өөр явчихна. Хүргэлтийн мөнгө бас өөр бас цааш. Өөр бас онох дуртай. Ер нь бол аюулгүй байдлаас хангаад бас нэг юугаа зүгрэхтэй шүү дээ. Тийм, касктагаа. Тэгээд болоолоос юм гэж мэдгүй тоховч юм уу бас байж байгаа юм. Тийм. За ингээд манайхаа ингээд бас тэр дотроос ороочч болно. Энүүгээр нь тий доотлын юу. За энийг би таньдаас юу. За ингээд ер нь бол маш сонирхолтой ажил байна. Одоо тэгэхээр ер нь баг гэр бүлээрээ одоо ингээд туслаад хийж явах үед бол баг 3-4 буутай байдаг бах тий. Тий. Тэгээд халуун цавны буутай. Тий. Манайхан бас буу гэхээр буруу ойлгоод иж магадгүй. Энэ нөгөө нэг бас халуун цав гэдэг энийх нь буул гэдэг юм л та. Тий. Тэгээд маш сайн алддаг. Тий. Тэгээд хурд хугацаанд угсаа халааж байгаа болохоор ингээд амар сайн алддаг гэдэг. Халуун цав бол ялтчихгүй. Номер 1 л тий. Тий, номер 1 л дээ. Бүр багасаа халуун цаваар ажиллаад сурцсан болохоор. За. Одоо болохоор нэг ажиллахад тийм айхмайхан байдаггүй. За, ёстой гарын үр дүнтэй. За, одоо ингэж яваа хатж байгааг. За, тэгэд ер нь ингээд анх яг цэцэг бол яг хийх болсон шалтгаан яг юунд орж ирж ирлээ. Би одоо ингээд тулаад болцсон ч бөрөө ярилцсан. Бүр хамгийн анх ингээд яг нэрэл цэцэг хийх юм байна гэл. Би нөгөө өөрөө амар цэцгэн дуртай. Тэгээд өөрөө бас ингээд хүнд бэлэг мэлэг өөх амар дуртай. Тэгээ өөрөө гараараа юм хийх дуртай. Тийш дээ. Тэгээд ухаж байгаад олчлоо. Тийм, ухаж байгаа л интернет ухаж байгаа л тэгээл юу нэ. Тэг ээж харуулсан бас. Энд ийм нэг баглаа байгаад байна гэх. За тэгээд нөгөө нэг энэчнээс нэг асуухад одоо ингээд үеийнх нь хүүхдүүд тэгээ одоо ингээд мэдээж хэрэг олон хүүхдүүд байгаа, хар 2 дугаар ангийн хүүхдүүд байгаа. За тэгэл одоо биднийг үзэн сууж байгаа хүмүүс эцэг эхнэр байгаа тий. Тэгээ ер нь ингээд зөвлөхөд ер нь одоо юу гэдэг те бусдыг бодвол арай нэг өөрийн гэсэн юм хийж үзэж гин, оролдож гин те өөрийн хобби байна. Тэрүүгээр бас ингээд мэдээж хэрэг өөрөө дурлаж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд зөвлөж бас үеийнхээ хүүхдүүдтэй ч гэдэг юм уу тэгээ юмны ард хараад юм байд юм бэ шүү ч гэдэг юм. Ингээд хэлэх зүйлээвэл гоё хэлээж бидэнтэй болцооч те. Би болохоор нөгөө юмыг хойшлуулж чаддгүй төрлийн юм баггүй юу. Тэгээ тэгэнгүүт ер нь бол цагийн юмыг цагт нь хийгээд тэгээд цагаа зөв хуваарлаа. Тэгээ өөрсдийнхөө дуртай юмд заавал цагаа өдөрт гаргаж агаарэ. Тэгээд ер нь л дуртай юмдаа цагаа гаргаж ийн гэдэг нь өөрийгөө хайрлаж байгааг нэг хэлбэр байх. Тийм. Тэгээд өөрийнхөө хүчээр олсон юмнууд угаасаа дандаа амттай байдаг. Тэгэхээр цагаа зөв зөв зарцуулаад тэгээд
ингээд хин ч гэсэн ингээд өөрийн гэсэн орлоготой болох боломжтой. Тэгээ өөрийгөө хайрлах боломжтой. Манай зочны хувьд ер нь ирээдүйн мэрэгчлээ юу гэж бас тодорхойлж байгаа вэ? Одоо 12 дугаар ангийнхан тий мэрэгжил сонголт гэдэг том зүйлийн урд татсан баг. Тэгэхээр мэрэгжил нь бас энтэйгээ холбоотойгоо байгаа юу? Нууц зэвшэл. Миний мэрэгжил бүр тийс өөрөө. Зөв. Тийм. Гэтэ ирээдүйд яг цэцгээ хийгээд явахгүй ч гэсэн одоо нэг өөрийн гэсэн брендтэй болъё гэж боддог. Тэгээ миний хувьд болохоор би нийгмийн ухааны хичээлтэй айгуу дуртай. Амар сонирхолтой. Яг багасаа л тиймээс. Тэгээд би ер нь бол нийгмийн ухаанаараа улс төрчийн ангид орё гэж бодож байна. За тэгээд үнэхээр гоё сонирхолтой гоё хоббитой охинтой бид өнөөдөр ярилцлаа. Тэгээд манай Саднар маань өөрийн бас хобби сонирхлыг дэмжиж тусалдаг. Мэдээж энэ бол хажууд байгаа хүмүүс дэмжиж тусалж тий багш нар нь зааж сургаж ийж бас ингээд өдий зэрэг төрөсөн болоо. Тэгээд тусалж байдаг, хайрлж байдаг хүмүүстэй одоо магадгүй одоо Саднар маань үзээ сууж байгаа. Тэгэхээр гоё сайхан хайртай шүү гэд мэдлэгээ явуулвал юу гэж хэлэх болоо. Тэгээд бас нөгөө манай брендийг эрхэмлэн гэдэг баггүй юу? Зөв. Тийм тэгээд нэрийн манай ээж өгсөн. Тийм тэгээд ингээд дандаа эрхэм хүмүүстэй өгөх ингээд баглаа гэж бодож өгсөн. Манай гэрийнхэн намайг ер нь бол ингээд юу ч хийсэн айгуу дэмждэг. Тэгээ айгуу сайн дэмждэг. Би өвөөгийн хүүхд. Тийм багасаа өвөөтгөө имэтгээ байдаг байсан. Тэгээд өвөө эмээ хоёртай зөндөө их хайртай шүү. Тэгээд дандаа ард минь байж дэмждэг гэр бүлийнхэнтэй бас хайртай шүү. Ямар хөөрх юм бэ. За окей тэгээд хэсэг хугацаанд ч гэсэн хэдүүлээ ингээд үнэхээр сайхан гоё тавширлыг олоод шин юм сураад тий ингээд таата байлаа. Тэгээд өнөөдөр зочноор орж ирсэн мундаг авьяаслаг охиндоо ирээдүйн бүх зүйлд амжилтыг хүсье. Намнууд маань бас ямар санагдаж байна? Надаа гоё нүү тэгээд та хоёр ярьж байгаа хооронд хийцэн ч сууж ийн тэгээд ер нь бол яавал бас ингээд муухай болдъё тий яавал гоё бас цэвэрхэн болдъё ингээл бас яавал алдаага застын ч гээ би бүр энд сураад сууж ийн тэгээд их гоё сонирхолтой юм тэгээд мэдээж хэрэг саяны нөгөө хийсэн цэцгэнийг харуулчих. Тэгээд манайх ч одоо хамгийн гол хэмжээний цэцэг байгаа шүү дээ. Оо ямар гоё харагч байна. Энэ цэцгийг бас гоё хэлэх гээд байгаа шүү дээ. Бидний бас нэг хийсэн цэцэг байгаа. Одоо би хийсэн хэрэг бидний тий хамтдаа хийсэн цэцгийг одоо ингээд гараад студ дуусаад одоо манай эфирийн цаг дуусаад гараад хамгийн ихний эмэгтэй өндөө би өгөхөр шидлээ. Өстой хөөрхөн. Нас хамаагүй би өгчнөө. За окей тэгээд хэсэг хугацааны дараа хэдүүлээ эфиртээ эргээд уулзъя. За.